Сэлб голын дагуу үерээс хамгаалах далан байрхаар 20.5 тэрбум төгрөг төсөвлөж нийтдээ 1.5 км-ийн урттай туршиц ханыг барьж эхэлсэн. За гэхдээ инженерийн шийдлийн хувьд үерийн усыг хаших боломжгүй нүдгуурсан ажил боллоо гэх шүүмжлүүд хөврөөд байгаа юм. Харин гүйцэтгэгчдийн зүгээс үерийн далан бус туршиц хана гэж тайлбарллаа. Яг уу энэ олон улсын жишгт нийцсэн үү гэдэг юм бол яг мэргэжлийн хүний үүднээс хэлэх юм бол бид хэд нэгдүгээр сав газрын хэмжээнд авч үзэж чадсангүй. Хоёрдугаарт энэ одоо хоёр талтай юм байгаа даа шүү дээ. Нэг талаас бид хэд үрээс хамгаалмаар байдаг. Гэтэл нөгөө талд аль хэдийн нийт хөрөнгө үүссэн ингээд газар ашигласан ийм зүйлүүд байгаад байдаг. Тэгээ тэр хоёрыг баланслуулаад гаргасан шийдэл байна. Энийг бол 100% одоо олон улсын жишгт нийцсэн ийм шийдэл гэж хэлж чадахгүй. Бас ямар тооцоололоор тэр Сэлб голын ингээс уулна одоо энэ готын дур байгаа Сэлб гол тэр юу бол уулны хөргөн шүү дээ. Их хэмжээний орсон шүү дээ зүгөөс. Тэрээс чинь цэвэрлж явахгүй байна дотор төлөв наацх нь. Мод ингээ яатсан. Тэгээ дээдлийнхэн тэр одоо дамдарж маржиг усны тогтоолго мөгдуулгыг зөв сайхан хийж эхлэх хэрэгтэй шүү. Хийгээд зүудийн дунд голоор ирээд тоол голлоо нэвтрэгдүүл энэ чинь бүрэн болдоод байгаа. Тэгээд завсрын юмнуудыг хийхгүй шүү дээ. За Сэлб голын хувьд 2023 онд их хэмжээгээр үерлэж 19,000 гаруй айл өрх цахилгаангүй болж 141 орон сууц үерийн усанд автаж 4 хүний амьнаас ирсэн. За тиймээс ч дахин давтаж болох аюулаас хамгаалах гарцсан үерийн далан. За гэвч бодит байдал дээр ажил хэтрхийн удаашралтай бас стандартын шаардлага хангаж байгаа хэсэг нь эргэлзээд дагуулсаар байна. Энэ далангийн ажилд 20 тэрбум төгрөг байгаа тий. Энэ үндсэндээ энэ гол юу маань Сэлб сэрэг төсөл маань үндсэндээ нэг 50 сая орчим долларын өртөгтэй урт төсөл байгаа. Санхүүгийн хөсөр хязгаарлагдсан бол тэр тал дээр бид нар олон улсын дэлхийн банк, Хятадын Экзим банкны хөнгөлөлтөд зэйдмээр гээд бүх талын төслийн энэ сандыг бол тавиад явж байгаа. Энэ гүрэн байгууламж эхэлсэн үед бол саяын далангийн өндөр бол харагдахааргүй ингээ явна. За энэ хэрэгжихгүй тохиолдолд бид нар энэ төлөлтөөр юм байна. Ийм тогтчлтын ажлын зураг нэмэлтээр хийсэн байгаа. Одоо энэ ард иргэдийн хүсэж байгаа нэрийн тогтчлт бол энд хийгднэ л гэсэн үг. За тус ажилд 2023 онд 9 тэрбумыг 2024 онд 10.5 тэрбум төгрөгийг төсвөлжээ. Ойролцоогоор Сэлб сэргэлт төсний хүрээнд 50 гаруй сая ам долларыг зарцуулан тогтчлтын ажлыг 3 хэсэг болгон хийхэд төлөвлөсөн байна. За гэвч бодит байдалд төслийн эхний хэсэгт төсвийн 20 орчим тэрбумыг зарцуулаад байгаа ч өнөөдрийн байдлаар үр дүн муутай иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна.